Сайн байцгаана уу? Wonder Wonder Girls Girls Journey. Ойрд яриаггүй хоёлоо чинь. За Wonder Girls Journey 12 дахь дугаарт тавтаа морил. Тэгээд бас оны 2024 оны хамгийн сүүлийн дугаарт маань тавтаа морил. Би энийг хийх бол болохгүй байна. Хойш ч ойрд яриагүй микрофоноо болаацалтай зүгээр юу болж байна. За та нар маань сайн биз дээ. Шинэ он гарах гад бүгдээрээ завгүй гоё шинэ жил мэлд оролцоод Монгол маань айгу гоё гоё байлээ тийм хүмүүсийн стори энтриг харахад ёо. Янз янзын хүмүүсийн стори үзэж байгаа шнэ Instagram дээр тэгэнгүүт л ингээл яг нөгөө миний дуртай дууч толгон л энэ тэнд ингээл яваад шинэ жил нь оролцоо тий хайр тий. Гэсэн чи би тийж чинь бараг хэдэн жилдээ л нэг ганц барьж авч байгаа штэ Тийм штэ. тий. Тэгээ сая гоё нөгөө манай Тамир маань ирээд явсан тий. Харанга ирээд явсан. Хурд ирээд явсан. Тий хоёул айл ailing чи харангайг үзэв. Харангайг үзэж таг. Тий би харанга дээр хаач нэг ажиллах боломжтой таарсан тий. Тамирыгаа ч гэсэн үзсэн гоё яасан. За тэгээд бид хоёр өнөөдрийн подкастаа болохоор энэ жилээ гоё дүгнээд тий. Тэгээ бас өөрсдөө хийсэн подкастын талаар хүмүүсийн комментиг хамтдаа уншаад тий. Хөгжүүлэх хичээх юмнууд юу байна болон эх жилдээ бид хоёр юу зорж байгаа вэ? Бас түүнийхээ хажуугаар та нартаа магадгүй ингээд эх жилээ айгүй их ингээд зориг тавиад бодоод ингээд хүн болгонд яг шинэ хүн болно гэж 1 сарын 1-ээс эхэлдэг шүү дээ тий. Яг тэрэнд нь туслах гад бид тээр өөрсдөө яг юу хийдэг вэ тий юу бодож ингэж зорилгоо их хэрхэн яаж төлөвлөдөг вэ талаараа та нартайгаа хэрэгтэй болов гэд хуваалцах гад өнөөдрийнхөө одоо нийт базалт дугаар гэх юм уу да? Тийм. Оны хамгийн сүүлийн дугаар гээд бит хоёр маань уг нь бол уг нь бол хоёул айгүй тийм ажил ихтэй байгаа. Гэхдээ бас яг нэг юм ихлүүлсэн чинь тийм үстэй маш хоёроо хүлээж байгаа сонсогчд маань байгаа болохоор заавал шинэ оны минь хүрэнгээ заавал шинэ дугаар цацах ёстой нэг өртөө болсон юм шиг санагдаад. Тэгээд уулзаад одоо хийж байна. Тийм тэгээд гоё байна. Тойроос хоорондоо уулзаагаас айгу удаж гин үү. Саячин Christmas энэ тийм нөгөө Christmas болоод тэгээд ер нь бол Thanksgiving-ээс хойш дандаа л holiday дандаа эхэлсэн. Баярын season эхлээл тэгээд болохоор айгүй жоохон завгүй л өнгөрлөө. Минийс Christmas-а гоё тэмдэглэсэн үү? Юу хийж тэмдэглэсэн? Гоё эсэн үү? Тий Christmas-аар манай найз залуугийн найзууд манад ирсэн. Тэгээд найзууд дээр очсон. Тэгээд энэ нөгөө Secret Santa буюу одоо монголоор бол Monica гэж өгдөг шүү дээ тий. Тэгээд тийм юм хийсэн. Хүмүүс бэлгүүд нь таалагдсан. Би ганц гаваагүй л дээ. Зөвхөн нөгөө Monica-гаар ингээд сонгоод авдаг шүү дээ. Тэгээд хүмүүс айгүй таалагдсан тэр нь. Айгүй гоё байсан. Гоё зөндөө сайхан идэж уугаал явчихна. Өөрч ярих уу те. Моника маань надад бас өнөөдөр гоё бэлэг өгсөн. Баярлаа. Зүгээр дээ. Их гоё бэлэг өглөө. Мэдрэмжтэй. Тийм штэ найзтай тэгээ подкастаа партнертай бас бэлтгэх болохгүй штэ. Тийм гоё ялаа. Миний хувьд болохоор хол энэ ер нь бол Америкт ирээд би хамгийн анхны удаа яг 7 хоног ажиллахгүй байж үзлээ. Бүр яг цэвэр нэгтгэс бүцэн өдөр хүртэл яг энэ 7 хоног яагаад гэвэл миний ажилтдаг газрын манай хичээл амарсан. Тэгээд ажилтдаг газрын маань одоо эцдүүд бүгдээрээ бас амралтанд явцсан. Тэгээд ингээд салаана хаацсан. Өө тийм үү. Тэгээд яг 7 хоног ажилгүй байж үзлээ. Тэгээд эхэндээ ер нь жоохон юу л одоо яаж амьдрах вүлээ. Тэгж бодож исэн. Гэвчиг тэгтээ айгу гоё байсан нэг. Би баг 15 16-аа жоохон ингээд хол хаус аваад тэгээд Christmas байшин аваад тийм Christmas-аа хамтдаа тэмдэглэсэн. Тэгээд тэр нэг гоё хөгжилтэй байсан. Яг үеийн залуучууд тийм яг үеийнхэнтэйгээ л нэг тийм тэгээд гоё байсан. Бид өөр Christmas нэг тиймэрхүү байна. Одоо тэгээ шинэ жил гарах чинь шинэ жилээр би ажиллана. Ямар байна гэдэг дээр би бол төсөөлөлгүй л яг. 31-нд ажиллах юм уу? Тийм шүү дээ. 31-нд ажиллаад нэгэнд бас ажиллана. Тэгэл тийм л үед юм да бартендер хүний амьдралаа гэж. Одоо л мөнгө төгрөгөө хийж авахгүй болвол 1 сарын 1 болоод эхлэнгүүт ч нөгөө хүмүүс чинь нөгөө шинэ жилдээ шинэ хүн болно гэд архитектор суухгүй. Тэгээ яг тэгдэг байхгүй. Тийм болохоор одоо л мөнгө төгрөгөө хийж авахгүй болвол хэцүү. За нэг тиймэрхүү. За тэгвэл хоёлаа одоо эхнээсээ ахуулаад за нийт бит хоёр энэ дугаарыг асуул.
11 дугаар цацсан байна. Тийм байна. Тэгээд хамгийн анх хоёулаа 10 сарын 1-нд Аа. болоо. Тэгээд 10 сарын 2-нд яг та нарын чихэнд хүрсэн байна. Тэгээд бид хоёр хамгийн анхны дугаараа бидний Америкт ирсэн journey. Тэгснээ хоёр дахь болохоор яг бидэнтэй танилцаач гээд бид хоёрын яг өөрсдийн маань та нартай танилцуулсан дугаарууд болсон байна. Тэгээд 3 дахь дугаараас ахуулаад яг нөгөө зочин урьж оролцуулж эхэлсэн байна. Тэгээд энэ дээр болохоор ганц би ээжийн Америк дахь амьдрал тий яах гэж ирсэн зорилгоо мартаж болохгүй гэж манай үзэсгэлэнтэй ихч маань оролцоод ярьсан байна. Тэгээд энэ чинээс надад амар гоё таалагдсан комент нь болохоор ингээл одоо энэ гадас 0309 гэд бичсэн байгаа байхгүй юу? Уйлчих гэдэл сонсоод байлаа. Үнэхээр энгийн эргэл жирийн хүний түүх үнэхээр сайхан байх юм аа. Жинхэнэ бидний сонсож суралцаж авах ёстой хүмүүс бол олонний танил биш, инфлюенсер биш. Яг ийм алдаж онж яваа. Өөрийнхөө мөнчгрөөрөө амьдралаа босгож бүтээж байгаа хүмүүс байдаг гэдгийг ойлголоо. Тэгэд маш их орноосоо хол байгаа хүмүүст урам өгч чадаж байгаа гэдэгт итгэлтэй байна гэсэн. Яа. Гоё. Тийм энэ комментиг үлдээсэн хүндээ бас маш их баярлалаа. Тийм. Бид тэр яг эхлээд удаагүй байхад ингээд энэ коммент уншаад амар хэцүүж авсан тий. Тийм штэ. Стресс. Бид хоёр чинь ингээл яг яагаа мэдгүй байсан бохгүй. Хүмүүс яаж хүлээж авах яах вэ гэдгсэн чинь яг энэ комментиг уншаад айгүй сэтгэл хөөрсөн бас хүмүүст гоё сургамжтай юм хийж гэн гэж бодсон. Энэ хүний амьдралыг бас одоо та бүгдээ сонсож байгаадаа бас айгүй гоё тааламжтай байсан шүү. Баярлалаа. Тэстэ гоё өөрсдийнхөөрөө илэн далангуу ийм гоё подкаст олж сонслоо. Баярлалаа гэсэн байна. Тийм. За ингээл ихэлсэн байд юм да. Ингээл бит хоёрын journey ихэлсэн байна. Wonder Girls journey хамгийн ихний дугаарын journey ингэж тийм зочтой дугаарын. Тийм. Тэгээд дараа нь бит хоёрын хамгийн их үзэлттэй одоо 4.4K үзэлттэй дугаар болохоро жинзичүүд Америкт хэрхэн амьдарч байгаа вэ болон TOEFL-ийн 28 оноотой USA University төгсөж чадсан нь гэсэн манай их сургуулийн найз залуугийн маань оролцсон дугаар байгаа. Манай бэк чихээ жахт нь их олны тавилгөө. Одоо ч гэсэн их мундаг явж байгаа тий. Стресс. Тэгээ Австралиас сонсож байна. Амжилт хүсье. Ёстой гоё өөрсдийнхөө илэн далангуу ийм гоё подкаст байна. Тэгээд сонсож байгаа хин нэг нь би байна. Тийм тэгээд чи нөгөө тэгсээсэн штэ. Хэрвээ бид хоёрын хин нэгийг сонсож байвал энэ жайг хөтөн комент үлдээсэн. Би ингээд угаасаа ингээд подкаст юм ивгүй штэ. Ингээд хүн сонсож байгаа мó нэ мэддэхгүй дээ. Тийм тэгээд гэхдээ чамаас би нэрээ асууя заяа. Одоо хоёулаа нийт ингээ 11 дугаар хийсэн биз штэ. Чиний яг хамгийн дуртай дугаар чинь одоо аль нь вэ? Яг чамд бүр ингээд нэг нэлээ мэдлэг өгсөн ч юм уу гоё хөвгөлтэй байсан. Яг ингээд нэг сэтгэлч үлдсэн дугаар одоогийн байдлаар. Миний өрн сэтгэлд үлдсэн дугаар бараг Амкагийн дугаар байсан баха. Одоо нөгөө бүх ажлыг голлох үеж өөрийгөө бүтээж байгаа залуу гээд 10 дахь дугаар гэсэн үг тийм 10 дахь дугаар. Яагаад тийг санагсан? Амка маань болохоор айгуу гоё юм нь. Америкт бараг л зүгээр хөлтэй гартай тархитал хаач ажиллаад зүгээр амьдрал айгуу сайхан зүгээр хаач хамааг ажил хийгээл амьдрч болно гэд тэгсэн надад амар гоё урам зориг өгсөн. Дээрээс нь бас нөгөө нэг би ч бас ингээл 9 жил болцсон танаа ингээ гацаанд орсон байсан хүн намайг нэрээ нэг юм бодогтуулт одоо нэг толгоороо нэг хүн зөхиод авталч юм шиг тиймэрхүү мэдрэмж төрүүлсэн болохоор би бол Амкагийн дугаарыг гэж хэлнэ. Чиний хувьд ямар байсан бэ? За, миний хувьд болохоор яг бүх дугаарууд маань өөрсдийн гэсэн онцлогтой, айгуу гоё аястай, аястай гоё байсан. Гэхдээ миний яг үннийг хэлэхэд миний хамгийн дуртай дугаар бол хоёулын хамгийн анхны дугаар. Яг өөрсдөө бичсэн. Тий, яг өөрсдөө танилцуулаад тэнгуүлээ бидэнтэй танилцаач гэдэг би бинээсээ асуулт асуугаал. Яг энэ үеийн сэтгэл хөдлөл надад аягүй үлдсэн. Яг ингээл подкастаа цацаал яана гэл энийг би баг хичнээн 1000 удаа сонссон байна. Дотн тий. Тийм өөртөө сонссон. Тэгээл нэг хоёр өөрсдийнхөө хүсэл мөрөөдөлд хөтлөгтэй. Тий нэг хобби гоо дагсан нэг тийм одоо ингээд ч гэсэн би хаяа яг энэ анхны дугаар аягүй сонсдог байхгүй. Тэгэхэд ингээд нэг хоёр хөөрхөн ингээд нэг тийм гэсэн нэг хоёроо. Тий хоёулынгийнхаа хамгийн анхны хоёр дугаар миний сэтгэлд аягүй их үлдсэн. Тэгээд мэдээ зочдууд маань бүгдээрээ аягүй гоё
өөрсдийн гэсэн онцлогтой гоё байсан. Гэхдээ яг хав хамгийн гоё нь болохоор манай Шила хичээн маань орсон нөгөө 12 жилийн long distance байж байгаа тэнцээ нөхөртөөрөө ирсэн тий. Тэгээ айгу сэтгэл гутралаас хэрхэн яаж гарч байгаа ямар сэтгэл хүнд хэцүү зүйл байсан. Заавал нэг жижигхэн ч гэсэн гэрлийг олж хараарай тий. Яг харахгүй байвал өөрөө хайж олоорой гэсэн нэг тийм гоё мессежийг яг миний хэрэгтэй цаг үед надад өгсөн юм болов тий гэж бодсон учраас энэ дугаар надаас гоё санагцсан. Дээрээс нь бас нэмж хэлэхэд Шила ихчийн доотлол нөгөө нэг Instagram хуудсан байгаа штэ. Instagram хуудасаар нь зашлаад одоо бүр ямар гоё байгаа вэ гэдгийг хараарай. Айгүй гоё контентууд хийдэг болцсон. Яг ярьжсэнараа тий. Яг бүр TikTok дээр ч юм уу одоо бүр яг ирчиг аваад явж байгаа. Айгүй гоё бичлэгнүүд хийдэг болцсон байсан. Тэгээд тэр болгоныг та хэд бас сонсоо, subscribe, follow дараарай гэж хүсье. За тэгвэл дараагийн хоёлаа энэ хамгийн сүүлийн дугаар болох 11 дахь дугаар буюу нилээн бүр сэтгэл өвдөд идэв манай дугаарыг чи яхаар хүмүүс ингээд асуугаал байгаа. Гэхдээ ингээд миний ингээд би нөгөө бадмагчтай чинь ингээд хоёр чин цуг ярилцаад тэр чинь бас ингээд хойдлын син, уртлын син гээл те бас яг подкаст бичгээс өмнөх болон дараах гэдэг сүүд байгаа. Тэгээд тэр бүх болгон дээр ингээд ярилцахтаа надаа ингээд миний сэтгэл амар өвдсөн. Гэхдээ бадмагч өөрөө айгу мундаг хүн. Амар мундаг хүн. Би бүр тэрийн бүр айгу шүтсэн. Айгу мундаг ихчүүд юм байлээ. Тэгээд та бүгдээ энэ хүнийг ингээд харуулсан. Бид хоёрын өнцөг арай өөр байсан. Гэхдээ бас хэрвээ бид хоёрын одоо дугаараас гадна хэрвээ энэ хүнтэй уулзсан бол шал өөр хүн байгаа шүү гэдгийг би бас хэлмээр байна. Тэгээд юу аасан байхгүй бадмагч маань подкаст яг эхлэхээс өмнө бид хоёрт ингээд за та хоёрт хоёр сонголт байна. За нэг нь бол би яхаа ингээд сайхан гэгээлэг ингээд гой мэдээж Америк зөндөө гой юм байгаа тий. Юмаа ярьж олно. Эсвэл яг deep down үнэхээр яг надад ингээд тий хүн хэцүү байгаа зүйлээ ярьж олно. Тэгэхээр та хоёр өөрсдөө сонгоо гэдгийгсэн. Тэгээд бит хоёр тэр хэцүү байгаа зүйлийг одоо ингээд одоо илүүчлэн яриулсан болохоор одоо энэ хүний амьдрал нэг тэр чигээрээ тийм бол биш. Зүгээр яг энэ Америкт яг үнэндээ яг тохиолдсон ямар зүйлүүд бас тохиолдож хүнд болох вэ гэдэг тэр талаар одоо бид хоёр яриулахаар энэ хүнээр сонгуулсан учраас ингэж ярьсан байгаа шүү. За тэгээд ер нь бол комментууд бас айгүй жоохон юм стресстэй жоохон ингээд сонин коммент бичсэн байсан. Тэгээд зарим нь яагаад бадмаа ихч манаас өөрөө одоо яг одоо сэтгэл зүйн тулаанд байгаа учраас те ингээд уншаад өөрөө эмзэлчихгүй гэсэн үүднээс бид хоёроос жоохон хайд хийсэн байгаа. Комментийн комментийг те. Гэхдээ ингээд чадахгүй маа бас те. Нэг ингээд ороод нэг өдөр ороод ирэнгүүт л ингээд янз бүрийн юм бичсэн байна. Гэхдээ яг уу ингээд гой юм бичсэн хүмүүс бас байна л да. Тийм тэгээ сайн байна уу гэх сонирхолтой гой мэдээлэл бас шанал байна гэсэн байна. Тэгээд бадмаа таны хоолой их гоё юм аа. Битгий шантраарай. Танд өөр олон гоё боломжууд гарч ирнэ гэдэгт би итгэж байна. Stay strong гэсэн байна. Ямар гоё юм те. Тэгээд хаа шивэдээ сонсож байна. Энд ч бас яг тэгэж цагаач эсвэл бичиг баримтын ялгаа гарганаа. Гэт тиймэрхүү юмнууд агуух гоё. Хай Германаас сонсож байна гэсэн мэн. Ер нь одоо ингээ би комментуудыг уншаад хар ингээл Австралиас сонсож байна ингэж байна гэл. Хүний нутагт байгаа хүмүүс яг ингээд өөрсд бидний ингээ зовлон бас агуу их ойлгоод тэгээд агуу ойрхон сонсогддог юм шиг байгаа тий. Яг үнэ. Тий. Уус яг ойлгоход Монголоос сонсож байгаа бол одоо тий Америкт үжиж юу яриад байгаа ингээд агуу тийм юугаар ойлгож иж болно. Гэхдээ яг бид нарын яг энэ амьдралыг туулж байгаа хүмүүс бол яг мэдж байгаа хаа. Харин тий. Яг үнэ. Нэг бодлын бас ингээд яг одоо юм чин юм байнгын цагаанаараа байдгүй штэ. Байнгын гэгийнхнэрээ байдгүй. Юмд чинь нэг хар цагаан гэсэн хоёр туйл байгаа тий. Тэрний чин дундуураас юм саарл гэсэн бас хэсэг байгаа тий. Тийм болохоор яг тэр болгоныг бит хоёр чинь бас ингээд дүнгийн подкаст хийгээд хэлж байгаа хоёр хүн бас өөрсдөөрээтсэндээ хүлээж авч байгаа тэр бүгдийг те зарим нь бүр ямар хэцүү юм бэ баг тэр хүний өмнөөс бүр ингээд үзий ядмаар хүртэл ингээд санагдаж байгаа юмнууд байгаа байхгүй те зарим нэг тийм яг хайт хийсэн одоо нуусан тэр комментууд дээр болоод яг ялчгүй бадмаагч байгаа бас бодсон. Гэтэ дээрэс нь бас
тэрийг бит хоёр зүгээр сувган дээрээ байлгамааргүй байсан. Тийм. Яг Өөрсдийнхөө тийм подкастны сувган дээр үрсэ байлгамааргүй байсан болохоор ер нь болол дуусан бас байгаа шүү. Тэгээ хоёлоо сая подкаст эхлэхээс өмнө хүн ярьжсэн шүү дээ. Яа ингээд яг одоо монголчууд жоохон ингээд сүрэг юм айгүй их дуртай, хүний мууг үзэх дуртай тий. Тийм болцсон байна ингээд. Тэрэн дээр миний найз жоохон имзгэлж байгаа гэ тий. Би ер нь бол тэрэн дээр айгүй имзгэлж байгаа. Яг энэ дугаарыг цацснаас хойш болол яг уу зүгээр бит хоёрын ингээд хувийн channel-ийн үүднээс олвол яг уу энэ дугаар бит хоёрт айгүй хүртээмж өгсөн. Тэ айгүй комент бичгсэн, айгүй subscribe дарагдсан. Гэхдээ миний одоо Моникагийн хувьас аваад үзэхэд болохоор би болохоор подкастыг ийм бараан ийм сөрөг ийм юмнууд Хүмүүсийг дурлуулмаар түгээмээргүй тэрийг цуглуулаа тий тэд нартэй ингээ марсаар гэж явж идэг тийм төрлийн юм болгомооргүй байгаа. Би өөрөө дотор хүнийхээ хөвчсөндөө тийм юмд айгүй дургу. Тэгээд тэрийг бол яг яалчгүй гаргаж ирсэн. Намайг бол нэгийг бодогдуул басан чамдсандээ нэгийг бодогдуул басан байх. Яагаад тэгэхээр яг оюукагийн хэлснээр ингээд бит хоёр ингээд өглөө сэрэл босоод ирэхэд нэг муухай комент бичигдсэн байдаг. Тэ? За магадгүй энэ дугаар маань 30 хэдэн комменттэй байсансэндээ хичнээн бит хоёр нуусан гэдгийг та нар бас мэдэхгүй. Тэгэхээр ингээд миний хувьд бол би бүр бадмагч байгаа жоох өөрөвцөө. Яагаад тэр үед нь зүгээр гэгээлэг нөгөө сайхан амьдралын яриулчаагүй юм бэ гэж би ер нь бол жоохон өөрийгөө тэр үедэр жоохон буруу шаасан шүү. Тэгээ бит хоёр ч нөгөө нэг зочинтой гол нь орж байгаа учраас яг хоёлаа ингээ яриад хоёул ингээ энийг хоёр гэд бас бичиж олно тий. Тэгэхээр яг зочингоо айгүй их яг тэр комментүүдийг ч уншиж байгаа болохоор айгүй их бодоод тий жоохон хэцүү байлаа. Тэгэхээр цаашдаа та нар маань ирээдүйд бит хоёр угаасаа зочингууд урьж оролцуулна. Тэгээ бит хоёрын бас подкастын зорилго болохоро мэдээж цагаантай хартай амьдралыг яг гоё үнэнгээр нь харуулах зорилготой. Тэрнээс хүн болгонд л угаасаа амьдралд алдах онох муу хүмүүстэй таарах, зовох, шаналлах, сэтгэлийн готролд орох үеуд байдаг штэ тий. Яг тэр болгоноо бит хоёрыг хүндлээд бас сонсож байгаа таныг нэг ч ихсэн зүйл ойлгоосой тий. Энд нэг ч ихсэн хүн ийм зүйлтэй туулаад аваад явж байгаа шүү гэд өөрөө зориг гаргаад тий. Хүн өөрийнхөө муу явж байгаа хинт ч ярих дурггүй. Өөрийнхөө мууг харуулах дурггүй. Тэгэхэд бит хоёрыг ингээд энэ микрофоны урд тий ингээд ярьж гинэ гэдэг чинь тэр хүний хувьд маш том степ алхам хийж байгаа байхгүй тий. Тэгэхээр заагаад бөөнөрөө гоё хүндэлцгээе. Тэгээ бит хоёр бол ямар ч тийм сүрэг муухай комментиг хүлээж авахгүй. Тэгээд битгий сүрэг коммент бичих ч юм уу тэр хүнийг шүүх гэж байгаа тий. Тэр хүнд амьдрал заах гэж байгаа бол бит хоёрын подкастыг сонсоорой. Тийм би бүгд хэлмээр байна. Тэгээ битгий муухай коммент бичээрэй тий. Тэгээд бит хоёр ч гэсэн маш их хичээж байгаа амьдралынхаа төлөө. Тэр хүмүүст оролцож байгаа хүмүүс маань ч гэсэн хичээж байгаа. Биднэрт сүрэг зүйл хэрэггүй. Харин ч би бинийгээ дэмжих тэр дэмжлэг тэр хүмүүст хэрэгтэй байгаа учраас энэхүү подкастыг хийж байгаа шүү guys. Тий. Баярлаа. Хоёлоо. Манай одоо манай ахын хэлдгээр балер өөдрөг байцгаа. Өөр хэвчтэй жахт ногод яхтэйгүү дуртай. Даган подкастын сонсдог. Хэрвээ та нараа сонирхоор байвал окоди гэд YouTube дээр ороо сонсоорой. За бит хоёрын тэгвэл нийт 11 дугаар иймэрхүү болж өрнөсөн байна. Айгүй олон зүйл ойлгож те бас суралцсан зүйл байлаа. Айгүй зүйл байлаа. Тэгээд ер нь бол өнгөн дээрээ айгүй амархан ингээд та нарт ингээд сонсогдож байгаа боловч бит хоёр ингээд ялгаахгүй амар маш их ажилтай 7 хоногийн 5 6 өдөр ажилладаг тийм хүмүүс хажуугаар нь өөрсдийнхөө хоббиг ингээд хөгжүүлээд явж байгаа айгүй найзараа чамаараа бас тий степстэй. Яг ялчгүй. Хүнд яг нөгөө цаг заваа зарцуулаад энэ чинь хийн гэдэг чинь шал өөрөхгүй. Тэгээ яг бит хоёр хойлтна гэдэг бол бас шал өөр. Одоо нөгөө зочин оролцуулж одоо урьж оролцуулж байгаа болохоор тэр хүмүүсийн цаг завыг бас харах хэрэгтэй ангих хэрэгтэй гэж тэр тал дээр юм байт юм а. Гэтэ зүгээрээ бит хоёр энийгээ үргэлжлүүлсээр л авахлаа. Яаж ч гэсэн тий. Миний бодохдоо би ингэж заахгүй. Энэ жил уунасаар миний юун дээр зорилго энэ жилийн зорилго гэж одоо бичдэг штэ. Энэ жилийн зорилго дээр бол юм ерөөсөө байгаагүй. Гэхдээ энэ бол гарч ирсэн. Подкаст маань гарч ирсэн. Тэгээд
айгуу сайн явж байгаа амар баярлж байгаа. Мгм. Чамтай бас уулзсандаа айгуу сайн айгуу баярлалаа. Бид хоёрыг Мгм. энийг ингээд цугтаа ингээд хийгээд ингээд явж байгаа. Би биенийхээ дотор ингээд санаа бодлоо ингээд ойлголцоод явж байгаа болохоор айгуу гоё жил болж өнгөрж ийн гэж бол би бол хэлж байгаа шүү. Ер нь бол Мгм. тийм Мгм. зорилгон дээр гараагүй бүр том зорилго энд ингээд бүр бэлэгдээд бэлээ болоод явж байгаа болохоор тэрэн дээр амар гоё байгаа. Nice. Тийм. Тэг миний хувьд ч гэсэн яг энэ жил бол маш их челленжing, айгу олон сэтгэл хөдлөл up and down Тийм. бүр тулсан жил байлаа. Мгм. Гэхдээ яг үнэхээр энэ подкаст маань хийж эхэлснээрээ бас надад нэг ч гэсэн гэрэл те яг нөгөө Тийм. гоцоо хичээлдэг шиг те Тийм. миний яг гэрэл байж өгөөд Мгм. намайг бизи болгож өгөөд бас дээрээс нь те ингээд би чи энийг аюу олон жил бодоол явж исэн. Тийм. Тэгэл яг энэ жил найзтайгаа нийлээд ингээд бас үйлдэл олгоод гаргасан ер нь подкаст бол миний энэ жилийн хамгийн том гоё гэрэл байлаа гэж би бодож байна. Энэ жилийн одоо дүгнэхэд те. Гэхдээ бас одоо подкаст хийж үзье гэж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд бол яг ихний 3 4 дугаар жоох хэцүү биш магадгүй. Гэхдээ тэгээд сүүлдээ дараа нь урсгалаараа гаргаолоод урсгалаараа тэг явчдсан билээ шүү. Тэгээ хамгийн гол нь яг нөгөө нэг зөв цаг төлөвлөлт тэгээл яг зорилгоо яг тодорхойлцсон байхад шантарахгүй тий. Тэгээ яг үргэлжлүүлээд байна. Тийм. За тэгвэл хоёулынх нь подкастын баазалт юм байлаа. Гэхдээ бас хоёулаа чинь 10 сараас хэлсэн 2 сар л болж байна. 10 сар, 11 сар, 12 сар гэлээ. За нэг 2 3 сар болж байгаа юм байна шүү дээ. 10 сар, 11, 12 сар тийм. Хамгийн анхны дугаар яг 2 сарын өмнө хоёулаа цацсан байна. 2 months ago. Тийм 10 сар цацсан байгаа тийм. Тэнгүүд хоёулын subscription 569. Тийм. За юу амар гайг бах чаа. За гэхдээ байгаас тээ. Би ч жоох иймэрхүү маркетинг менежмент талтай жоох сайн юм шиг байна. За юмыг яаж мэдэх байгаас тээ. Бид хоёрын дараа жилийн зорилго байгаас тээ. 10k subscriber байгаа шүү. Яа. Тийм дараа жилийн хаяг энэ үед подкаст хийгээд яг subscriber 10k болсон байх ч үгүй л. Яа хоёлаа яг жилээ батсан те. Яг өнгөрсөн жил яг ингэж 500 үдтэй эхэлж исэн байна гэд те. Тийм. Тэгээ бид хоёр угаасаа дараа жил зөндөө олон юм төлөвлөж байгаа. Тэгээд тийм бүр болохгүй царайгаа чаруулна. Блог руу орж магадгүй. Ер нь бол жоохон зөвхөн подкаст гэгээсээ гадна янз янзын юмнууд орж иж магадгүй шүү. Тэрийг ер нь бол бит хоёр айгүй төлөвлөж байгаа. Тийм. Угаасаа Wonder Girls гоё journey гэдэг чинь хоёулынх нь гоё journey байгаад байгаа байхгүй тийм амьдралын. Тэгэхээр зөвхөн подкастаар зогсохгүй бит хоёр гоё юм та нартай хийж үзүүлнэ. Тийм хоёулаа гэхдээ нэг бодлоо ингээд та нартай гэж хэлж байгаа ч гэсэн өөрсдөө бас хийж байгаа байхгүй юм чинь тий. Гоё зориг тавиад ингээ явна гэдэг чинь амар гоё аа. Тий. Би ч гэсэн ингээл Моникатайгаа ингээл одоо ингээл найз нөхдүүд уулзаал ингэнгүүт л хөвчлэн уугаад ч юм уу скол ингээл нэг юм байдаг штэ тий. Бид хоёрын ингээд одоо ингээд сүүлийн үед ч юм ер нь ингээ хараад тахад бид хоёрын найзлалт ингээд агуу тийм ондоо төвшөнд байгаа байхгүй. Ажил хэрэг. Тий. Агуу ингээд ярих юм бол ярьцсан. Тий. Гэтэ нөгөө үг олшруул өхөр хол өдөр тутамдаа уулзаал ингээл ахгүй ч гэсэн яг бид хоёр дундаа нэг ихлүүлсэн зориг байгаа учраас бид хоёр ингээд хамт суухдаа хүртэл ингээд нэг яг гоё ингээ подкаст ингээ би мэдээ ярилцсан гэдэг чинь амар нэг ондоо төвшин юм байна. Чам тэгж бодож чинь нөө. Шаал ондоо. Нэг гоё те нэг хилдэ шалдөө нэг одоо юу ярих уу ч юм уу те нэг ингээл ховж business. Яг ингээл хамтдаа ингээд нэг гоё юм ихлүүлээд инхээр бас гоё үт юм биш үү. Тэгэхээр Монголд байгаа ингээ гоё найз нөхөрлөлүүдтэй ингээд те уриалахад ингээд найзтайгаа хамтдаа ингээ гоё өөрсдийн хоббиг хөгжүүлсэн те чөлөөт цагаа гоёор зөв боловсон өнгөрүүлсэн юм гоё зүйлсийг эрхчлэлтэй гоё бүтээгээрээ те гоё зоригтой тавиарай гэж уриалж байна. Peace. Тий. За тэгвэл одоо бид хоёрын ер нь эх жилийн зориг төлөвлөгөөгөө яаж ер нь бид хоёр зорилгоо тавьдаг вэ те. Тэгээ манай Моника маань бас хидэн судалгаа та нартай судалгаа өөр юм харуулаа л энд. За инглисэн байна. За ер нь өнөөдрийн байдлаар. За яг нөгөө нэг шинэ жил шинэ он гарч байгаа тий. Тэгээ бид нар ч бас Америкт амьдардаг. Тэгээд энэ бас юмыг хэрэгжүүлээд
бид хэд чинь бас ер нь удаж байгаа яг Америкт ирж байгаа хүн бол ер нь аль иймэрхүү юм хийгээд эхлэх айгу зүгээрээ гэхдээ тэр зүйл нь юу вэ гэхээрээ дараа жилийнхаа зорилгыг ингээд тавих байт юм аа. Зорилгыг ингээд бичээд бүр ингээд цагаан цаасан дээр ч юм уу эсвэл бол бүр юм самбар дээр ч юм уу те ингээд тов тодоор бүр ингээд чагсаагаад ингээд бичих талаар байгаамаа. За тэгээд миний одоо судалгаач хин хаашаа. За нэг Forbes гээд нэг сэтгүүлээд одоо сэтгүүл одоо нэг Америкийн айгуу тийм том тийм одоо вебсайт гэх юм уу тийм газар л гэжтэй тэгээд тэрэн дээр болохоор гасан нийтлэл нь болохоор дараа жилийнхаа зорилгыг тавих ёстой 4 шалтгаан гэж одоо бичсэн байна л да. За тэгээд тэр шалтгаан дээр нь болохоор хамгийн ихнийх нь болохоор тэр дараа жилийнхаа зорилгыг бичсэн тохиолдолд тэрийг одоо хийх одоо санаачлаг гарч ирдэг юм байна. За ёо. Тэгээд тэр санаачлага нь болохоор нэгдүгээрт ингээд бичээ сууж байхад та өөрөө өөртөө эвлэрнэ. Нэгдүгээрт өөрөө өөртөө эвлэрээд дараа нь та өөрөө өөртөө юу болох, юу болохгүй гэдгийг судалж үзнэ. Дараа нь хамгийн ойрд одоо 1 жилийн төлөвлөгөө байгаа болохоор 1 жилдээ та юу бүтээж чадах уу гэдэг талаараа ингээд бодож эхлээд тэгээ тэрэн дээрээ ингээд санаачлаг гаргаж эхлэх юм байна заяа. Өөртөө нүүр тулаад Тийм. Яг үнэ. хүсэл одоо зорилгоо тодорхойлох юм байна шүү дээ тий. Эхлээд өөртөө нүүр тул. За. Тэгээ дараа нь зорилгоо за би энийг хийж чадна. Би энийг хиймээр байна гэсэн ч юм уу тий. За хоёрдугаарт нь болохоор open engagement буюу за тэрийг одоо ингээд хүсээд одоо тэр гаргацсан байгаа зорилгоо хүсээд тэгээ тэр хүссэн юмдаа ингээд хүрх маягаар тий одоо ингээд хүрх гэж одоо хичээх байдал нь айгуу чухал гэдэг юм байна. Гуравдугаарт нь болохоор хариуцлагатай болж эхэлдэг гинэ. Одоо зорилго тавьсны тавьсан юм чинь хаашаа явах замаа харж байгаа гэдэг илүү юутай зөрөгтэй хариуцлагатай болоо. Хариуцлагатай болоо. Одоо жишээ нь хэрвээ би за 100 удаа би хэрвээ workout хийн те ямарваа нэгэн байдлаар ингээд дасгал хөдөлгөөн хийн гээд бичсэн байх юм бол яг тэрэндээ хариуцлага нь ингээд тулж ирнэ те өнөөдөр би чинь ингээд зурагт үзээ сууж байхаа оронд ч юм уу те би чинь 100 удаа хийн гэсэн байгаа юм чинь тэрийгээ би хийх ёстой штэ. Ядаа 100 удаа хүрхгүйцсэндээ өнөөдөр надад тийм бодол одоо сэтгэл зүй хариуцлага гэдэг юм чинь орж ирдэг юм байна л да. Дараагийнх нь болохоор inspiration буюу одоо тэр зорилгоо хүн чинь ингээд бүтээгээд ингээд эхлээл ингээд явж байгаа штэ. Одоо тэр чинь за та магадгүй ингээд тоо ингээд тавьсан байж магадгүй. Гэхдээ та өнөөдөр түрүү жил байснаасаа та өнөөдөр ядаж би өнөөдөр дасгал хөдөлгөөн хийх ёстойгээ гараа явж байгаа хүн биш үү? Тэнгүү чинь тань дараагийн ингээд юмн дээр чинь болохоор тэрэнд чинь ингээд хүсээд бүр ингээд дараа нь ингээд за би одоо дараа нь юу хийж болох вэ? Улам хүсэл нь бүр ингээд inspiration гэхээр ч одоо юу гэмтэй бүр нэг тийм хүсэл зориг нэмэх. Тийм хүсэл зориг л одоо нэмэл тэгэж болдог юм. Адреналин ялгаруулаад. Адреналин ялгаруулаад өнөөдөр энийг хийсэн болохоор дараа нь өөрөө яаж илүү сайн болж болох вэ? Би чадах юм байна, чаддсан байна. Өшөө би юу чадаж болох вэ гээл те. Тийм. Яг тийм болдог гинэ. Тэгээд ер нь олол энэ зорилгоо тодорхойлж ер нь дараа жилийнхаа зорилгыг тодорхойлж ингэж бичих нь бас сэтгэл зүйн хувьд бас юм байд юм байна заяа. Хүний ингэ сэтгэл зүйд ингэ нөлөөлж чаддаг гинэ. Одоо тэр зорилгоо бичиж байгаа нь тийм дотор хүнд маань нөлөөлж чаддаг. Дотор хүнд маань нөлөөлж чаддаг. За тэрэндээ fresh start effect гэж байгаа байхгүй. За тэнгуүтэл чинь хүнчээ ингээд шинэ жил боллоо. Шинэ ингээд одоо амьдралаа эхлүүлэе гэсэн зорилготой ингээд болж эхэлж байгаа штэ. Тэнгуүт тэрнээсээ ингээд дамжраад хүний хийж байгаа үйлдэл маань ч гэсэндээ одоо би чинь өмнөх байсан хүнээ орхицсон. Тийм болохоор дараагийн бүр ингээд шив шин одоо би ингээд Моника болоод ингээд явж гинэ гэдгээрээ тэрэн дээр айгүй тэгэж уялдаж тэр зорилгоо биелүүлэхдээ айгүй сайн байд юм байна. Тэгээ би чамд хэлсэн штэ. 1 сарын 1-ээс эхлээд хүмүүс аргутаар суухаа болчтой. Тэгээ 1 сарын 1-нд бас яадаг гэж би ч бас workout дасгал хөдөлгөөгээд нэлээд авч байгаа штэ. 1 сарын 1-нд ингээд жим дотор ингээ орж ирж байгаа хүмүүс амар сүн хүмүүс орж ирдэг заяа. Зарим бүрэг ботинг гэдэг. Шулуудсан дээ одоо ална. Тэгээл яг 2 3 сараас жоохон татраад идэв.
Тэгтээ Мгм. хахаа тэгээд бас нөгөө юм нь болохоор сэтгэл зүй одоо хувьас ингээд авч үзэх юм бол тэрэн дээр нь болохоор бас ингээд амьдралын шалтгаан тэгээд амьдралыг ингээд цааш нь ингээд явуулж өгөх одоо тэр мотивашн гэдэг юм ингээд өгдөг юм байна. Тэгээд тэрэн дээрээс нь бас social connection гэдэг чинь те. Тэгээд Мгм. тэрэн дээр одоо өөрийнхөө одоо зорилгыг биелүүлэх гэж байгаа чиний хажууд ямар ч хүн байж магадгүй шүү дээ тий. Тэгээд тэр хүнтэйгээ ярилцах ч юм уу тэрүүгээрээ ер нь бол илүү их одоо хүрээлт одоо тийм хүрээлттэй илүү их ордог юм Мгм. байна тийм. Гэхдээ бас ингээд энэ дээр ингээд хараад ахаад байгаа сте. Ер нь бол шинэ жилийнхаа зорилгыг ингээд тодорхойлсон хүмүүсийн байгаа сте. 60% нь биелүүлж чаддаг гинэ. Вау. 50-60% нь ингээд хүн биелүүлж чаддаг гинэ. Тавилгаа тавиад бичсэн л ахад. Тийм. За. Ер нь бол энэ New Year resolution буюу одоо дараа жилийнхаа зорилгыг ингээд тодорхойлж байгаа хүмүүс ер нь л иймэрхүү юм байт юм шүү. Тэгээд та бүгдийг бас бүгдээрээ ингээд бичээд те тэр Мгм. зорилготой бас хүрэхэд нь 2025 онд тэр зорилгоо ядаж 50-60% нь биелүүлсэн байгаасаа гэдэгт би бас айгүй тийм хүсэж байна. Тийм болохоор бас энийг хийлээ. Бас баярлаа. Тэгтээ гоё сэтгэл гаргаад ингээд юм бэлдэж ирсэн. Би тэгтээ гайхаадсан юм юу бэлтэх үү яах вэ ийх үү гэж бодож байгаа л за яг л одоо яг нэг сар гараад яг нэг сарын эхний 7 хоногт ч хүн чинь шинэ жилийнхаа зорилгыг бичдэг штэ. Тийм юм чинь та бүгдээд энэ подкаст маань яг 31-ний оройн уу эсвэл 1 сарын 1-нд цацагдах байгаа. Тийм болохоор энийг ч гэсэндээ бас миний юмыг сонсож байгаад жоохон дараа нь бичих ч юм уу те. Эсвэл миний юмыг сонсож байгаад За шууд бичих ч юм уу те. Тэр л миний одоо зорилго байна да. За миний хувьд болохоор би яг Моникагийн яриатай уялдуулан яг өөрийнхөө арга замыг би одоо яаж бичиж яаж зорилгоо одоо хүрдэг вэ гэсэн одоо тэр арга замыг та нартай хуваалцъя. За. За тэгэхээр одоо хонол нь яваад одоо шууд юу нь явж байгаа вэ? тий. За миний хувьд бол би угаасаа маш их төлөвлөж маш их бичих дуртай хүн. Би бүр өдөр тутмынхаа цаг минут болгоныг бичиж төлөвлөх дуртай. За тэгээд надад яг одоо та нарт харагдахгүй л ах л да. Моника харж байгаа. Маш зузаан юм. төлөвлөгөө. Тэгтэр байна. Том тэгтэр байна. Тийм тэгэхээр би ер нь бол миний хувьд ингээд хамгийн чухал заяо. Нэгт ингээд за төлөвлөгөөг бичих надад тэмдэгтэр амар чухал байдаг. Би бүр тэмдэгтэр дээр бүр үнэхээр ингээд баг маш их хугацаа зарцуулдаг зөв тэмдэгтэр болох. Яг өөртөө яг зөв тэмдэгтэр болох. Гэхдээ дөнгөж эхэлж байгаа төлөвлөж эхлэж байгаа хүмүүс маань бол яг Моника маань хэлсэн цаасан дээр ч байсан хамаагүй, юун дээр ч байсан хамаагүй эхлэх нь чухал байхгүй юу? Тэгээд чи эхлээд явж итэл чамд дэвтрийг чи хараад энэ тайп чи надад цогтөг штэ. Энэ ийм дэвтэр ийм зохион байгуулалттай бол гоё штэ гэд гарч ирдэг те. За тэгээд би 2024 онд лөө 23 оны 12 сар 24 оны 1 сар лөө бүгдээр явцгаая яг одоо. За Оюукагийн за тэгсэн чинь би ингээд ер нь бол 2024 оны гол гэж зорилго гэд би ингээд хит хитэн юм дугуулсан байна. Бичсэн байна. Гэхдээ энийг бүчлэн яг уншаад яах вэ? Мөрхтэй маа. Нэг хэмэгтэй л гоо. Тийм айгуу зүг ягаан зүг мөрхтэй. Тийм. Гэтэ би та нартай яг юу хуваалцъя гэж бодсон бэ гэхээр би ингэдэг байхгүй юу? Өөртөө захиа бичдэг. Яг 2025 ондох оюукада зориулж. Одоо шил би энд 2023 онд бичсэн бол би ингээд 2024 оны юкад гэж бичсэн байгаа байхгүй юу? За. Тэгээ би энэ дээрээ ингээд нэг иймэрхүү маягтай. Ер нь бол өөртөө захиа бичнэ гэдэг маань болохоор чи эх жилдээ чи ямар байж чадах юм? Чи энэ жилдээ ямар байсан те? Тэрийг чи л мэдж байгаа. Тэгэхээр чи ер нь бол өөртөө захиа чи өөртөө ер нь захиа бич үзчихсэн үү? Бичиж байгаагүй. Тэгвэл үзээрэй заяа. Яад гэл тийм. Би ч өмнө өөрийгөө захиа авч үзээгүй гэж жоохон сэтгэл тондор байгаадсэн чи. Одоо өөртөө тий. Би ер нь өөртөө захиа бичих амар дуртай. Тэгээ утсан дээрээ заримдаа ингээд бас хэцүү зүйл мөл тохиолдсон шүү дээ. Надаа ингээд уйлж мөлөө. Тэнгүүтлээ би заяа. Шууд утасныхаа видео гаргаж ирээд шууд өөрлөгөө харуулаад би шууд өөртөө ярьцдаг байхгүй. За оёка яг одоо чи ийм фил хийж чинь. Гэтэ чи зүгээрээ гэд яг одоо ингээд чи хүнээс ямар нэг юм хүсээд нь штэ. Ингээ уйлж байхдаа чи хүнээр аргадуулмаар байна те. Тэгвэл шууд өөрийгөө видеого нэгээл өөрийгөө харагдчих.
Чи яг тэр үед юу сонсомоор байгаа? Эсвэл юу гэж өөрийгөө зөвлөмөр байгаа те. Тэгээ би өөрөөдөө тэгчдэг байхгүй. За тэгэхээр би ингэсэн байна. За энийг скрин би танарт уншаад өгье. Сайн уу? Уусаа нэг урт сайн уу 2024 оны оюука. 2023 онд чи маш их хичээлээ. Чамаар бахархаж байна. Гэхдээ зарим нэг personal growth буюу одоо хувь хөгжил дээрээ энэ жил сүүлийн удаа хичээх цаг чинь ирлээ. Би яагаад сүүлийн удаа гэсэн мэ гэхээр яг өөрийгөө хуцлах гээд байгаа байхгүй. Яг энэ жил чиний жил шүү гэж те. Тэгээд энэ жил чиний хамгийн чухал жил. Хүн болгонд өөрийгөө харуулах жил гэж байгаа байхгүй. За энэ нь болохоор яг айгүй олон талтай. Заавал хүн болгонд өөрийгөө харуулах гээд байгаа даа биш. Гэхдээ хүн чинь нэг юм мотивац авдаг штэ. Нэг гэх юм гэдгийг харуулнаа. Би чадсан гэ тэ. Яг тэрнгээрээ би ингээд яг тэр маягаар би мотивац авдаг хүн байгаа байхгүй юу? Одоо тий. Тэгээд өөрийгөө харуулах жилээ. Энэ жил өөрийгөө олж авцгаа. Тэгээд энэ жил хэр хичээхээс хамаарч ирээдүйн амьдрал чинь ямар амьдрах өнгө төрөх чинь харагдах болно. Хайр дурлалын асуудлыг энэ жил баг зэрэг хоош тавьж өөрийгөө хайрлах жил болгоцгоё. Өөрийнхөө үргэлж төсөөлдөг, хүсдэг тэр ихчийг хамтдаа бүтээе. Чаднаа ойлго. Ихчгээр бичсэн би угаасаа ихч болчихсон. Чи чинь намайг ихч гэж хүн дуудлаа гэдэг. Өөрийн дээрээ ихчгээр бичсэн шүү дээ. Яг хөө миний нөгөө нэг ингээд мөрөөддөг, төсөөлдөг зүйл маань болохоор ингээд нэг аягүй тийм нэг юм гоё ихчнэр байдаг шүү дээ. За мэдгүй. Тэгээ бичсэн байна. За тэгээд найз нөхдийн асуудал дээр тэдэнд тааруулж биш, өөрийн лайф, өөрийн version-да таарах, дэмжих хүрээллээр өөрийгөө хүрээлүүлье гэсэн байна. Тэгэд үгүй гэж хэлж сурья гэдгсэн байна. Одоо би энэ 2023 онд яасан байх нь? Илүү өөрийнхөө ингээд хүслээр биш те, өөрөө нэг тийм хүсгүй ээжиж тэр хүмүүс тааруулаад одоо тэр хүмүүсийн vibe-нд ороод явсан байж тээ те. Тэгвэл би энэ 2024 оноос өөрөөсөө илүү өөрийнхөө одоо миний хэмжээ гэх юм уу те, миний бодож байгаа зорилгот мэдээцж байгаа хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлье гэдгсэн байна. Тэгээд гэр бүлийн асуудал дээр уучлж хүлээцтэй хандаж тэгээд ээжийнхаа бизнест илүү тусалнаа гэж хэлсэн байна явж байсан. Тэгээд хувийн хөгжилтөө хилээ сайжруулж зөв хооллож, эрт дундаж эрүүл бай. Дасгал хөдөлгөөн хийя хоёлаа гэсэн. Яг ийм л захиа бичсэн байна. Яг оюукагийн маань одоо энэ захиа бол айгүй гоё сонсогч штэ. Одоо чи өнөөдөр энэ захиаг өөртөө уншиж суугаад юу гэж бодогдлох юм? Ер нь бол айгүй хайр хүрч байна. Хайр хүрч байна. Тэ хайр хүрч байна. Ер нь хичээгээл хийсэн юм байна. Тийм аа. Гэтэ манай 2024 оны оюука гэсэн хичээсэн. Тэгээд бас яг энэ захиан дээр хэлсэн шиг би зарим зүйлүүдийг биелүүлж чадсан юм шиг санагдчихэв. Тэгээ манай коуч Окоогоос хүн ингээд нөгөө зорилгоо тавихтаа хүн чинь ингээд дараа жилийнхаа ингээд зорилгыг тавиад дараа одоо тэр зорилгоо ингээд нөгөө ингээд авна штэ. За бүтээсэн бүтээгээгүй юу гэж хэлсэн штэ. Тэгээ тэнгүүд бүгдийг бүтээсэн байх юм бол тэр чинь айгүй амархан зорилго гэдэг үед айгүй амархан зорилго байсан гинэ. За. Тэнгүүд ер нь бол хүн ер нь бол нэг 60-аас 75% тэр зорилгыг бүтээсэн одоо хүн чинь ганцхан зорилго бичээгүй штэ. Хит хитэн зорилго байгаа тохиолдолд тэрийгээ ингээд хувилж үзээд нэг 60-аас 75% байх юм бол тэр ер нь бол тэр хүний одоо тэр сэтгэл зүйч байна уу те дараагийн одоо тэр зорилгыг бичээ зорилгыг бүтээгээд явахдаа илүү тэр нь нормал хэвэн байдаг гинэ. Бүр 60-аас бага 50-аас 50% байх юм бол чи хитрхи хүнд зорилго тавьсан байдаг гэсэн. За окей. Тэгэхээр яг өөртөө ярилцаж яг ингэж зорилго тавих нь айгүй чухал юм байна шүү дээ. Тэгэхгүй нэг хаамаагүй би ингээд дараа жил би ингээд миллионер болно гэдэг. Тэгэж нэрсэн шүү дээ. Тийм болохоор яг тэр нөгөө нэг түрүүний нөгөө нэг хэлсэн тэр Forbes-гийн сэтгүүлээр гарсан юм дээр тэр эхлээд өөрийгөө хүлээж аваад тэгээ дараа нь юу хийж чадах уу, юу хийж чадахгүй гэдгийг яагаад юу хиймээр байна гэдгээ тодорхойлсон илүү зөв байдгаа гэж тэгсэн мэсэн яг л тэгж гарч зөв. За тэгвэл оюука чамаас суухад за чи
хэрвээ хуваалцмаар байвал байгаа сте. За Мм. ганцхан зорилго хуваалцчих. Энэ жилийн бодож байгаа. Нэг бодож Одоо байгаа энэ юм байна уу? 2025 онд оё. 2025 онд. За 2025 онд болохоор би Ганцхан шүү. нөгөө нэг юу мөрөөдлийн самбар арай хийж амжиг байгаа 31-нд хийн гэж бодож байгаа. Зорилгоо ер нь бол бүр зэгцтэй болгоогүй. Гэхдээ яг хамгийн анхны зорилго болохоор найз нь 1 сарын 1-ээс 5 сарын 1 хүртэл сошиалын хаана. За. Заяа. Тэр нь болохоор зүгээр би ч өмнө нөгөө аппликейшнэл зүгээр устгачдаг байсан. Энэ удаа бүр нөгөө deactivate хийгээд яг 4 сарын хугацаанд гэсэн үг шүү дээ. Бараг те. Ямар нэгэн сошиал ашиглахгүйгээр тэгээд дээрэс нь маш сайн төлөвлөгөөгөөрөө явнаа л гэж бодож байна. Яг би ингээд өөртөө ингээд бүр гуйсан заяа. Оюука за окей 4 5 сарын 1-ээс хойш whatever you do you can do. Тэгтээ яг 4 сарын 5 сарын 1 хүртэл яг зорилгынхоо дагуу хичээж явлаа. Тэгээд би өнгөрсөн жилийн I think 3 сараас 5 сарын сүүл хүртэл би яг нэг 45 хоног хийсэн нэг 75 өдрийн hard challenge өөртөө хийжсэн байхгүй юу? 75 өдрийн хатуу дэглэм. Ер нь бол өдөрт 5 зүйл хийх ёстой байдаг тий. Би тэрэнд амар enjoy бүр амар гоё хийсэн надад ингээд өдөр тутамд манай амар ирчүүж өгчээсэн. Тэгээд би тэрийг эхлэе гэж бодож байгаа. Гэхдээ энэ өнгөрсөн жил бол би 75 өрөөжтэйг 45 өдөр л хүрсэн. Гэхдээ энэ удаа би ядаж нэг 60 ядаж нэг 50 арай жоохон ахи гэж бодож байгаа. Тийм. Тэгэхээр яг би зорилгоо яг бичиг байгаа гэсэн ямар ч 1 сарын 1-ээс 5 сарын 1 хүртэл сошиаллаас холдно. Гэхдээ мэдээж хоёулаа уулзаад подкаст аваад YouTube-ээрээ цацаар байна. Чи Instagram-аар гоё сторигоо оруулсаар байна тий. Тийм. Ер нь бол яад гэвэл ингээд сошиалд л орчхоор миний хувьд хүн болгон л ондоо л доо. Тэгэхээр ингээд нэг юм би ингээ өөрийнхөө байха болчиход байгаа юм шиг хит их цагийг тэнд зарцуулаад те ингээд байгаа юм шиг санагдаа. Тэгээд би бас нэг их орж гарахгүй гэж бодож байгаа. Нэг хүн амьтантай уулзахгүй, дотны хүмүүстэй бол бүгдэнд нь тайлбарлаад те. Ер нь л яг өөртөөгөө тулъя, өөртөөгөө бай гэсэн яг нэг тийм зорилго тавьсан байгаа. Би наадах чиг дэмжиж шүү. Нэг тийм байна. Чиний нэг зорилго. Миний нэг зорилго нь хараа яг чиний хэлсэн шиг энэ жил миний хувьд сэтгэл зүйн хувьд айгүй хэцүү жил байсан. Амар хэцүү жил байсан. Нөгөө чамаа гэж гарч ирдэг бол тэр чамаа чи намайг бүр үнэхээр амар хатуу доош нь чирлээ. Энэ жилийн зорилго нь болохоор сэтгэл зүйчтэй болъё гэж бодсон. Сэтгэл зүйчтэйгээ тэ 7 хоногийн нэг өдөр ч юм уу 27 хоногийн нэг өдөр ч юм уу уулзаад ярилцдаг. Тиймэрхүү болъё гэж бодож байгаа. Манай нөгөө хамгийн ихний дугаар дээр орсон single mom in US гэдэг тэр дугаарыг ихч маань одоо life coach болсон. Гэхдээ life coach ихчтэйгээ болохоор сешн аваад явж байгаа. Гэхдээ бас сэтгэл зүйч бас хэрэгтэй гэдэм байх гэдгийг өөр нь ойлгоод байгаа ер нь бол 24 онд хийж чадаагүй зорилгоудаа бүгдийг нэмээд тэрийгэ 1.5-аар үржүүлээд заяа. Тэгээ дээрээс нь сэтгэл зүйчтэй болох. Тэгээ бас дахиад нэг юм хий гэж бодож байгаа. Тэгээ тэр юм нь болохоор нэг юм ном ч юм уу, дэвтэр ч юм уу, би ч өөр нь жоохон зурх муурах ингэх жоохон дуртай болохоор тэрүүгээрээ нэг юм хий гэж бодож байгаа. Тэгээ тэрийгээ ер нь бол жоохон бодсон байгаа. Гэхдээ бол яг юу гэдгийг нь бол хэлж чадахгүй. Тийм л зорилго байна надад. Би бол нэг их юм бол хүсэхгүй. Энэ амьдралаас чи их юм хүсэхгүй. Гэхдээ бол яг өөртөөгөө бол тэр чинь айлж миний одоо 23 оны зорилго бол амар байсан. Том байсан. Оны зорилго бол том байсан. Тэгээ тэрийг бол үржүүлээд явна. Тийм тэгжэл бодож байна да. Nice. Тэгээ миний та нарт бас нэрээ нэг өгөх тип гэх юм уу? Нэг зөвлөгөө гэвэл би бас ингээд нөгөө хүн өөрийгөө манифест хийгээд одоо төсөөлөөд яг одоо чи яг одоо ингээд Моника тий чи яг ингээд дотроо өөрийгөө төсөөлөөд за Моника ингээд 7 хоног болгон сэтгэл зүйчтэй уулзаад ингээд өөрийгөө ямар гоё итгэрсэн байгаагаар төсөөлөөд тэнгүүлээ чи яг саяны ингээд нэг гоё за зүгээр ном гаргацсан байгаагаар өөрийгөө төсөөлөөд тэгээд бичих нь чухал гинэ. Одоо ч үлээл би энэ дээр яг 2023 онд би энэ араа Born Yuka гингүүтлээ би ингээд яг өөрийнхөө төсөөлсөн байгаа юкагаараа яг тийм болцсон юм шиг бичсэн байгаа байхгүй. Одоо ингээд юка бол ажилсаг хариуцлагатай бүх зүйлийг сэтгэлээсээ хийдэг ажил бизнесийн салбар дээр итгэж болохоор хүн.
Ингээд шууд өөрийгөө ингээд одоо манифест хийсэн байгаа байхгүй юу. Тэгвэл би энийг ингээд тодорхойлоод ингээд хаяа уншдаг байхгүй юу. Тэгэл йога бол үнэн ч хайртай найзуудтай тэдэнтэй чин сэтгэлээсээ ханддаг. Тэд бас йогад маш их хайртай. Тэгээ хүн болгоны хайр хүндэтгтийг хүртдэг, цацруулж явдаг хүн байна. Одоо йога бол гээд яг нэг хүн дотроо нэг дип ингээд нэг юмнууд байдэн штэ тий нэг тэрийгээ шууд засаад ингээд зүгээр тэрийгээ зүг болгоцсон юм шиг. Моника бас сэтгэл зүйн хувьд үнэхээр ирүүл ямар ч травматайгаа тэнцээд одоо гараа явж байгаа. Яг тийм хүн гэж чи ингээ өөрийгөө бүр ингээ жилийн ихэнд биччих хэвээр. Тэр нь амар бас нөгөө нэг манифест гэдэг. Одоо хүмүүс чинь ингээл нэг юм ингээд төлөвлөлтөөрөө тэргээ чадцсан гэж бодож төсөөлөх нь амар хэрэгтэй гэдэг дээ шүү дээ тий. Тийм тэгэхээр төсөөлөхөөс гадна ингээ биччих. Тэгээ бичснээ бас болж игэл утсан дээрээ ингээ voice-оор ингээ хураагаад тэгээд өөрөө өглөө болгон сонсуулаас үгээр гэж байгаа байхгүй. Би ч энийг бол ер нь нэг сарын эхний 2 3 7 хоног яг тэгсэн баг. Яг энэ хідэн юмаа voice-оор биччихэнгүүтлээ. Зарим хүмүүс болохоор бүр ингээд бичлэг болгочтой юм бэл. Тий. Тэнгүүтлээ тэрийгээ ингээд үзээд тэрнээсээ ингээд манифест авдаг. Манай найз залуу хийсэн ингээд амаар байгаа машиныхаа ингээд машиныхаа зургийг ингээд томоор ингээд арган гутлаа ингээд хан дээрээ ингээд наагаад яг ийм машин авна гэсээр хасан гэ. Харин тэр чинь ингээд яг хүнийг ингээд яг чиний төрөний хэлтгий чинь сэтгэл санаа одоо нөгөө нэг дотоод ингээд цэнгэлээд ингээд ирчүүч одоо ингээд сануулад байгаа байхгүй хий чин тий. Тийм байна. За энэ манай подкаст маань бас нэлээг хөрхөн удаашлаа. Бит хоёр ч уг нь бол нэг хөөрхөн таад дэшин наны минь хүргээд ингээд базаад өнгөрөхчий гэж утсан ч бас жоохон удаа авчлаа. Тэгээд эцэст нь гэж хэлгээд зоригтой хүн хол явдээ шүү. Тийм болохоор та бүгд маань заавал шинэ оны зориг гэхгүйгээр тэ ямарваа нэг жоохон зориг чамаагүй зоригтой байх юм бол бид бүгдээрээ сайхан дээшлээд явнаа. Тэгээд энэ ондоо айгуу гоё 25 ондоо айгуу гоё өөдрөг тэ өөрийгөө өөдрөг болгодог юмыг хийгээд сайхан бүтээлчээр хандаад эх орондоо хэрэгтэй хүн болоод тэ хідүүлээ ингээд явбал ямар вэ гэж бодож байна. Тэгээд бас өөрийгөө гоё хайрлаарай. Өөртөө гоё захиа бичээрэй тэ. Тэгээд яг хав зоригтой хүрэхгүй сул дорой ч юм уу тэгээ санагдсан ч байсан болно. Гэхдээ чи өнөөдөр зорилгоо биелүүлж чадаагүй ч гэсэн маргааш дахиад тэр зорилгоо санаад хичээх чинь чухал шүү тий. Бити өөрийгөө голоод би чадахгүй маань гэд хаяарай тий. Тэгээ 2025 он одоо жил хугацаа явах тусам л ингээд цаг хугацаа гоё болж гин биднэрт маш их боломжууд нээгдэж гин тий. Тэгэхээр та нар маань гоё эрч хүчтэй өөрийгөө хайрлсан, өөрийгөө таньсан, би бинийгээ хайрлсан гоё 2025 оныг ухтаарай. Тэгээ та нартай хайртай шүү бүгдэнд нь тийм. Тэгээд жилийн дараа уулзцгаая. Шинэ оны минь хүргэе. Баяртай. Бэжи. За бэжи. Хэрвээ манай дугаарууд таалагдж байгаа бол тэгээд subscribe дараарай, коммент үлдээгээрэй, лайк дараарай. За хоёр чи зөндөө хайртай штэ. Мэдхийг хүсэ. Таны хүн хайрлахгүй байж болно. Бит хоёр хайртай. За шинэ оны минь хүргэе. Баяртай.